нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 г алтын тий. Хамгуя багвандгаа энэ хоёр үерний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаа байхгүй. яриг байгаа. Та Тэгэхээр бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Орой минь үзэгчтэй цензургүй яриа нэвтрүүлгийн энэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн Чулуун Доржгаа оролцож байна. Танд орой минь төргийа. За, та нар ч гэсэн орой минь төргийа. За, би таныг утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал дээр анх олж танилцсан. Та тэр холоос одоо энэ жагсаалд оролцох гэж ирсэн үү? За, ер нь ийм юуны юм одоо амьдрал уцсан амжилт ололт ихтэй буурал одоо энэ 16 оноо бид одоо үдээд явуулчлаа. Урам зоригийг бадруулагч шинэ онтойгоо золгож байна. Тийм учраас Монгол орны өнцөг булан одоо бүртээ амьдарч байгаа. Телевиз үзэгч хамт олондоо хөдөө хөрш гадаагандаж малаа малж ява. Малч олондоо энэ шинэ оны 2 дахь өдрийн одоо энэ цаг мэндийг би юуны юм дэвшүүлье гэж бодож байна. Тий. За тийм ээ би 100 намрын цагта хөдөө хідэн мал дараа ах дүү нартайгаа хөдөө цус намарж идэг. За энэ ч бас өөр хүүхдүүд гөвшин маань байдаг. Тэгээд одоо хот хөдөө хоёрын хооронд л явж байна да. За тэгтээ бол цуглаанд оролцож утаанд оролцож үгээ хэлэх гэж тэндээс ирсэн үнэн. Тэгээ энэ яагаад ингэж байгаа бол утаа яагаад бий болоо гэдэг бол ерөөсөө монголчууд бол аргалын утаа барьсан малчныг төрсөн. Атар хээр нутгаа өлгийн минь гэж бододог гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хот бол үнэхээр одоо утаандаа бүрхэгдэжээ. Энийг яагаад ингэж байгааг бол Улаанбаатарчууд маань одоо уушиг нь утаанд хордож ухаан санаа нь улс төр жоохон хордоод идэг юм болов. Уудам талдаа амьдэрдэг хүний хувьд би бас нэг хэлэх юу л хэлмээр юм санагдаад. Тэгэхээр утаа гэж юм бол хин нэгэн хүн бий болгосон юм биш шүү дээ. Дээрээс доороос ирсэн юм биш. Гал түлдэг Улаанбаатарт байдаг 180 мянган одоо өрхөл утаа гаргаж байгаа шүү дээ. Тэгэл энэ 4 том станц. Тийм ээ. Тэгэл одоо жижиг уурын цухнууд алан уцаа. Энд ч утаа гаргаж байгаа. Гэхдээ энэ утаа бол аргалын утаанаас арай өөр юм. Аргалын утаа бол тийм хүний биеийг тайвшруулдаг эмчилгээний чанартай юм байгаа юм. За, нүүрсний утаа. Нүүрсний утаа бол үндсэндээ хоруу чанартай. Хоруу чанартай байхгүй. Тийм ч учраас одоо эн чинь жилд 1500-аад гэсэн байна. Хүүхэд одоо нялхсууд амнаас алдчихж шүү дээ. Энэ бол одоо маш гамшиг. Инх ёсгүй шүү дээ. Нэгэн дутааг төр засаг бий болгоогүй. Ард түмэн галд үлдэг болгон бий болгосон юм чинь тэгвэл төр засаг энэ утааг багасгахад ард түмэнд туслах шүү дээ. Төрийн бодлого гэдэг нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэр төрийн зохицуулалттай бодлого гэж. Тэгэхээр төр маань зохицуулалттай бодлого одоо хийдэггүй. Сүүлийн 10 жил чи юу гинэ?
130 одоо миллиард тэрбум төгрөг утаан зарж өгсөн гэж байна. Тэгсэн. Гэхдээ тэрний үр дүн хавгаадаад Улаанбаатарын та нар тэрийг ер нь одоо мэдэрч гин үү? Байхгүй л биш л юм. Бид нар ч одоо ёстой таны хэлдгээр утаандаа угаартаа л явж байгаа шүү дээ. Утаандаа угаартаад. Тэгэхээр энд дээр би хэлэх чинь нэг бол хүн чулууны хонхорд хамаг ардаа бөөгнөрүүлж хаад тэгээд хар утаа май тавьж гахаж засуулаад байдаг чинь тэр засгийн бодлогын буруу. Ерөөсөн хөдөө зарим газар эзгүүрч чинь сумын төв хөдөө жилүүд одоо мал хүн байсан тэр сайхан газар зил. Тэгэхээр эн чинь нөгөө одоо манайхан чинь нэг хууль гаргаад за хүн дуртай газараа амьдарч одоо ажиллаж амьдрах эрхтэй гэсэн үндсөөрн заацалт. Тэгвэл хуулийн зарим үед манай монголчууд чинь гитрүүлээд Улаанбаатартаа шавдсан. Яагаад хөдөө эзгүүрээд байна? Хөдөө хүн амьдрах боломжгүй байгаа нь тэр үү? Боломж бий. Залуучууд их за ихтэй яг хөтэ тэр нэг 90-аад оны ихээр бол үнэхээр бас хэцүүдүүл байсан л да юм ховор үзэж харах юм байхгүй. Ийм байсан. За тэгээд сүүлийн үед бол харин энэ 2000 оны дундаас эхлээд хөдөөгөн шиг л гэсэн энэ хотын одоо янз бүрийн нөхцөл байдалд одоо хон дасан зогсож чадахгүй. Тэгтэл Монголын хүн амын 3.1% нь одоо нэг хотод ийм 4 уулын дунд одоо ингээд бөөгнөрнө гэдэг чинь бол бас л энд л болохгүй асуудал гараад байгаа юм л да. Ерөөс. Хаа хүн их цугларна, тэнд элдв өвчин зовлон их гарч байна. Элдв хэрэгдэг их гарч байна. Хаа хүн их олон байна. Тэнд утаа май хог их байна. Улаанбаатар хот бол одоо эргэн тойрон хогондоо дарагдсан. Өвөл нь болохоор утаандаа одоо гахаж цэцэж явдаг. Тэгэхээр энийг зохицуулдаг төрийн зохицуулт хэрэгтэй. Төр ажиллахгүй байна. Үндсэндээ. Тийм байгаа. Та бүхэн шууд л одоо утаа төрийн бодлого руу ороод явчихлаа. Та бол одоо Баянхонгор аймгийн Баян овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн тийм үү? Та өөрийнхөө тухай танилцуулж. За Бивэр гэдэг хүн 1945 оны модон дахиад жил Баянхонгор аймгийн Баян овоо сумын өнгөтэй ам гэдэг газар төрсөн. Зуны ихэнх сарын шөнийн 3 төрсөн гэж миний ээж одоо надад тэгдэг. Би айлын 10 хүүхдийн 9 дэх нь. Оо за. Тэгээд 9 тог их зүрхий одоо бэлгшээж явдаг. Ер нь Чингисийн 9 өрлөг гэж миний удас бол ихэнх нь 9 тог байгаа. За. Ийм учиртай. Тэгээд одоо яг тэрнээс хойш тэгэл мөн бусдын адилаар ээж аваахын гар дээр 8 нас хүртлээр өсөж төрнөөл. Тэгээд баг дунд сургууль. Тэгээд техникум, санхүүгийн техникум 66 төгссөн. 72-76 их сургуулийг төгсөн эдийн засгийн анги. Тэгтээ зүгээр нэг цэнхэр диплом, нэг бор дипломтой төгсөөгүй. Улаан диплом. Хоёулын улаан дипломтой төгсөж. Дондгийн цэг мэддэг хүнээс би их сургууль өгсөхдөө улаан дипломыг гардаж авчихсан. Аа за. Та чинь дахиад жилдээ гэхээр одоо дахиад жил орж штт. Тэр та 73 гэсэн үг л дээ. Яаж ийм сайхан ануухан харагдаж байна та? За энэ үл явахтай тэгээ манай одоо төгсөлтийнхэн одоо үе тэнгийнхэн нутаг орныхан чулуундарж чи яагаад одоо ингэж өтлөхгүй гөгшөрөхгүй нэгээр би тэгдэг. Би өтлөх ёстой юм уу гөгшөрөх ёстой юм уу? Би өөрийнхөө амьдралын хэв хэмжээг авч явдгаас гадна спортоор хичээлдэг хүн би. Нэг 13 төрлийн спорт одоо 100 ухаан өвөл зуны 13 төрлийн спортыг хичээлдэг бүгд нь зэрэгтэй. Түүнээс гадна хүн төрөлхтний саваа гүйтэлтийн нэг 2 юм хэрэгэлдэг үү би. За ямар хоёр? Тамиг татдаг вэ. За. За арих уудаг вэ. За харин сүүлийн үед бас нэг хүүхч жогт нэг хай нэг улаан дар сууж ихээр нуудаг юм. Хаяа. Тэгтээ хүнгээс амтэн чинь энэ ертөнцид одоо мэдлэгтэй эхийнхэн тэр сайхан ангир шар уургийг эхийнхэн цаан өгч хүн болдог шүү дээ. Тэрнээс архины шилэх гэж хүн болох ёсгүй. Ийм л учиртай. Энийг би хүн төрөлхтний саваа гүйтэлт юм аа гэж найз нөхдөдөө хэлдэг. Энийг хэрэгэлдэг. Аа зөв. За. Хоёрдугаарт нь тэгээд нөгөө спортоор хичээлдэг учраас бас жоохон царай мараа дүрслэгийн мөрслөгийн дээр бага байдгийн байлгүй дээ үе тэнгийнхэндээ. Та сайхан ануухан байна. 10 гаруй төрлийн спорт гэж ямар спортоор хичээлдэг? За одоо тэгэл энэ чи өвлийн спорт чинь биш одоо цаны 2 дугаар зэрэгтэй дэшүүрийн 3 таа. За тэгэл одоо хоккейгийн чимийг анх одоо Баянхонгор аймагт би 70-аад оны ихээр одоо тэнд үүсгэж манай Баянхонгорд нөгөө юу байсан зөвлөлтийн мэргэжлэгүүд байсан. Нөгөөдөлтөө төмөрөөр хаалга маалга хийж тэгээд тэнцээ одоо хоккейгийн чимийг тэнд эхлүүлж анх тэнцээ тоглож ил байлээ төвөн голынхаа мөсөн дээр. За тэгээд зуны спорт гэх юм бол хөнгө атлетик олон төрөл
160. За тэгээд ортой хариалт 3 хариалт олон төрөлд хичээл бүгдэн зэрэгтэй 1992 оны Чингисийн мэндэлсний 830 жилийн ойгоор Улаанбаатарт ирж нөгөө ХБ гэж байдаг шин тийм ээ, нөгөө олон төрөлдөд ирж алтан медаль авч Улаанбаатар хотод ажилд амьдардаг, спорт оролцдог, спортын том мастеруудыг бас жоохон голыг харуулчихад явж ирсэн. Алтан медаль. Барилддаггүй та. За би техникум доохтой бүхэн жилет барилдааны секцэнд явж ирсэн спортын ордонд. За. Сэрэнdag багшийн секцэнд явж. За. Техникумаас бас нэг бас бүхэн жилет барилдааны 2 дугаар зэрэгтэй Баянгар аймгийн шгшээд 60 66 67 68 онд явж ирсэн. Тэгээ ажил төрлийн байдлаас болоод бас барилдах боломж олгогүй тэгэл ингэсэн. За тэгээд Таныг нутгийнхан чинь одоо манай нэвтрүүлгээр орно гэдгийг зарласны дараа хэд хэдэн хүн манайх руу хандсан л да. За биеийн тамирын багш хийж ийсэн гэсэн таныг бас. Өө тий. За энэ чинь юу гэвэл нэг 90-ад онд нэг ардчил бий болоод зах зээлийн нийгэм рүү орлоо ихтэй зэрэг чинь нэг хэсэг болж одоо гахаа аваад энэ урагшин одоо 90 хойш иркутс гэдэг хэсэг явлаа шүү дээ. Ганцхан үрээд алгуулсан. Тэгээ үрээд явчлаа тэгэл. Тэр нь ч одоо арга байхгүй тийм үү. Харин самбарынхаа дэргэд шавь нарынхаа өмнө шохоогоон бариад багш нар үлдсэн шүү. Дамаа багангийн багш нар. За манай сумын биеийн төрийн багш тэр үед зайлууд итгэвэрт ороод тэгээд залуу хүн урдаас аймагаас ирдэггүй. Тэгээд намайг одоо биеийн тамирын хичээл заагаач гэж. Би шиг хөлбөмбөгийн спортын мастер хүн л дээ. Тэгээд аргагүй би тэнцээ төрийн байгууллагад ажиллахыг хажуугаар хичээл заалаа биеийн тамирын. Тэгээ миний сайн шавь нэр одоо энэ аймгийн аварга энэ төр болж ирсэн. Одоо ч би 4-р цэцгэлтгай станцад мегморсын гээл би мөн энэ соёл урлагийн дунд сургууль төгссөн Батсүрэн гээл ширээний тенсний цөмөрийн зэрэгтэй аймгийн аварга болж ирсэн юм хүүхдүүд би. Тэгээ би шавь нэрээр бахардгийг би зөв заасан шиг байна. За хөдөөгөр энэ ардын нам ялснаас хойш амьдрал сайжирж байгаа гэж хотын бид нар тийм мэдээлэлтэй сууж байна. За жишээ нь сонгуулийн өмнө нэг хоньны нэхий бод бохны үнэтэй болов доо. Энэ байдал засарсан. Малчтын амьдрал дээшлж байна уу? Гэхдээ энэ ч одоо нэг нам нэг сонгуульд ялаад тэгээд огцмхон тэр хөдөө байгаа тэр малчтын амьдрал сайжрна гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө малчт бол малаалаад готонд нь махан байна. Зэлэн дээр сүүн байна. Гурилбудагаал одоо аймгийн сумын зах зээлээс авдаг. Тэгэхээр Монгол ардын нам одоо яснаар нэг хөдөө нэг амьдрал сайжраад амьдрал сайжрах нь байтугай эн чинь нөгөө хоньны нэхий мэг өнөө ноолоор үн чинь алга болчихлоо шүү дээ. Гэхдээ хоньны нэхий өлөнтэйгөө 200-300хан төгрөг байна гэдэг чи одоо хэрэг юу? Байгаа шүү дээ. Сая хавар тийм байсан. Тий. Одоо байж л байна. Одоо хоньны нэхий бол ерөөсөн тэгээд ерөөсөө үнэгүй болсон. Тэгэхээр энийг бол одоо нэг нам гараад одоо амьдрал сайжрлаад мал аж ахуйн одоо салбараас гарч байгаа малын бүтээгдэхүүн үнийн өслөө гэх тийм байхгүй. Худлаа яа. Үнэн буураад. Үнэн буурчин. Ноолдуур үн 47 мянган л байсан. Өнгөрсөн хавар бол. Тэгээд эн чинь нэг ардчлалын жилүүд нэг 60 мянган хүрсэн шүү дээ. 60 70 мянга хүрч ирсэн. Гэхдээ эн чинь яагаад гэж байгаа юм бол альва нэг сонгуульд орохын өмнө улс төрийн номууд том үүрэг амралт авч өөрөөр хэлбэл нэг баруун талын чихэн дээр нь ван сэмбүрийн цэцгийг ургуулж зүүн талын чихэн дээр нь зөмбөрийн цэцэг ургуулж зүйлээр амралдаг л да. Тэр амралтаа сонгуульд ясныхаа маргааш нь мартаал. Тэгэл одоо хөдөөгийн малчд бол манай оронд чинь нэг 180 мянган малчин өрх байдгийг нэг 800-аад юу хүн ам бийлдэ мал аж ахуйн салбарт. Бо эднээс мань хоосон хондлого 2 идлэггүй. Амьдрчил бай. Амьдрал хэр вэ? Амьдрал яг бай. Эрэнтэй бараантай шүү дээ. Ерөөсөн өөрөөр хэлбэл 2 идлэггүй хоосон хондлого. Амьдрч байна. Унаатай болсон. Манай зарим одоо сайн малч одоо 1000 малчтын тоо нэмэгдсэн. Улсын сайн малчд нэмэгдсэн. Тэгээ эн чинь эцэст юу нэг гэдэг ерөөсөө хүн амьдрын гэдэг чинь эрдэнэт бийг ээж аав одоо заяадаг. Оюун санааг бол хүн тэр амьдрах арга барилыг хүн л өөрөө олох хэрэгтэй. Ер нь тэгээ манай хөдөөгийн малчтын нэг сайхан тал бол ерөөсөө тэр төр засаг руу гөрийг тийм өгөөтгөөж ингээтгэж гэж ингэж нэг тэгээд нэг говьчаад байдаг ус биш. Хамгийн гол нь өөрсдөө аваад явдаг. Айл сагалдараа отор нүүдлээ хийгээл. Харин үндсэн хуулийн зааснаар мал одоо төрийн мэдлэлтэй байна гэдгчээр
засцууд ихтэй байна энэ жил. Тэгтээ баян хонгор энэ жил сайхан байгаа. Нэг 4 хуруу застай. Өвлжөө хүндрээгүй гай. Хүндрээгүй ам малын застай. Бүр говьрогон бол зас байхгүй. Оо за. Ийм байгаа. Хүндэрсэн аймгийг одоо дуулах тул хэцүү юм шиг байна. Тэгтээ байгалийн өмнө бол монголчууд хизээс сүгдэж яваагүй. Байгалийн өмнө сүгдэж яваагүй. Луу жилийн судгаж 30-аад оны донд болсон. Мэчин жилийн судгаж 1944 онд болсон. Мэчин жилийн суднаар бол 10 гаруй сая малаа алдчих монголчууд малгуул болсон. Малгын чимчин бол одоо тэгээд одоо ерөөсөө 10 будаа шиг ороо өсдөг амт шүү дээ. Сая одоо Монгол улс түүхэндээ байхгүй өндөр мал тоолууллаа л гэж байна. 61 сая мал боллоо. Социалист нийгмийн үед бол нэг 25-6 сая мал байдаг байсан. Тэр чинь бол нэг бүх мал чинь бол одоо Шангай аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүдийн мэдлэл байлаа шүү дээ. Хувьд үл яг нэг хангайдаа нэг 75 та, говьдаа нэг 57 мал байсан юм хувьд нь. Энэ жил 61.5 сая мал тооллуулаа. Энэ бол одоо Монголын түүхэнд хамгийн их мал. Хамгийн их олон сая мал тоолуулсан. Нэг хүнд бол одоо эн чинь 3 сая хүнтэй гэж одоо 23 толгой мал онохгүй шүү дээ. 23 толгой малтай хүн чинь хоос онохгүй шүү. Хоос хонохгүй юм байна. Хонохгүй. Хотынхныг бодвол чамаагүй амьдрал сайхан байна. Оо сайхан сайхан. Тэгээд бухимдах юм байхгүй. Бухимдах юм байхгүй. Стресст орох юм байхгүй. Харин цас их унаал ган болоод зунд нь өвснөгөө харахгүй, хургаараа харахгүй, өвснөө харахгүй бол хүн чинь тэгээд жоохон бас л хэцүү л дээ. Тэрнээс зүгээр нэг гараа хөнхөө нэг амирлангуу суугаад байдаг ус биш. Хөр засны хайрвд, хүүдэн сэрүүний үлрэлд, гангийн халуун наранд. Тэгээд хэдэн малынхаа хойноос л зүтгэж байгаа шүү дээ. Ерөөсөн Монгол орныг бол үеийн үед энэ малал авч явсан. Тэгсэн. Малал авч явсан. Малал ард түмнийг дижээсэн цаашдаа дижих болно. За, хотод нэг асуудал их хүнд байна. Утаанаасаа болоод ч тэр юм уу эмнэлэг ерөөсөө хүн ардтай хүрэлцэхгүй. Одоо эмнэлгийнхаа коридор, шатаар хүүхдүүд хэвддэг болсон. Хөдөө ямар байна? Харин тэгэд дуулдах юм. Хөдөө гайгүй. Хөдөө чи энэ хамрын ханиад шуухнаа гэж ярьдаг юм да манай хөдөө. Тэгээд энэ одоо сүүлийн үед чинь нэг томоо гэдэг нэг сүрх юм яриад. Энэ ч юм бол хөдөө ер нь баг байхгүй шүү дээ. Хөдөө малчны готонд энэ өвчин байхгүй. Очихгүй. За аймгийн төвдөө хаяа яг сумын төвдөө тийм байдаг. Тэгэхээр энэ би юу хэлж байгаа нэг бол хамгийн гол нь эрүүл мэндийн утаанаас болж энэ хүүхэд энд чинь ингэж хийвэж ийн гэдэг чинь Монголд одоо нэг 40 мянган цагаан халаатай баатрууд гэж хэлдэг юм даа вэ? Эмч нар байгаа. Эднүүс мэн одоо зүтгээд барахгүй байна. Тэгэхээр би энд юу хэлж байгаа нэг бол энэ нэвтрүүлгийг айландуулаад Монгол ардын намын тусгай тогтнолын ордон, ардсан намын төв байр, Монгол ардын хувьсгалт намын тэр урдд байдаг тусгай тогтнолын ордон гэдэг энэ намууд маань одоо нэгэнт улс төрийн сонгуул яваад өнгөрсөн учраас 1-2 сард энэ их том одоо ханиад энэ хүрдэг үед та нар тэр намынхан олон өрөө тэр ордноо эрүүл мэндийн салбартаа нэг түрээсээрч болго одоо хэрэглүүлчихэ чи. Тэр зээлүүлчихвэл яасан юм? Хай Зээлүүлчихвэл үү? Зээлүүл 3 сар шүү дээ тийм ээ. Тэр шалан дээр шатан дээр гівтэж аав ээжигээ харан нүдэнд бүлтгэнэж халуурч амьсгаан давхцаж байгаа тэр үр хүүхдүүд чинь бидний ирээдүй шүү. Тийм учраас тэр сул байгаа байраа хэрэглүүлээд үгүй эн чинь одоо жинхэнэ их оронч үзэл биш үү? Нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ хувийн эмнэлэг их зэрэг олон болсон байна. Хувийн эмнэлгөө та нар үн өртгөө багасгаад нэг давхраа хүүхдийн эмнэлэг болгохоч энэ том уягтай үст. Би 22 ач хүчтэй хүн. Бас ачин цэр зээнцэр гараад ирсэн. Гэхдээ миний хүүхдүүд гайгүй. Эренхийдээ одоо хүүхдээ өмсөл дараа бас аривчлаа нэг зэрэг өвдсөн авсан юм байна. Тэгээд том компани пүүсүүд жишээ нь одоо MCS Group л гэж байна. За тэгэл одоо Max компани тэр тийм ээ. Гимгчлэнгийн маш том олон өрөө байшинтай олон давхар байшинтай тэр усууд та нар нэг давхраа ямарч байсан нэг энийг 12 сарын том өнгөртөл нэг хэрэглүүлээд байгаа чи. Тэр эмчилгээ юм эрүүл мэндийн яам явуулын амбулаторийн маягаар үзээ тарай мараа эмийн хийх өгөөлт. Энд чи бидний ирээдүй. Бид энэ сүрхээ өвчин зовлонгийн үед ингэж л дээр дооргүй нам эвсэлгүй улс төржилгүй ингэж л одоо ирээдүйг мэд хамгаалах хэрэгтэй болохоос зүгээр тэгэл одоо нэг тийм намын байр гэж намын байр
За тэгээд тэр би бас хэд хэдэн яамаар одоо хөдөө аж ахуйн яамаар орсон. Яам тамгын газарсан тэгээд нэг компьютерийн ард нэг хүзэр тоглосон. Нэг компьютерийн ард нэг суус байх юм биш үү? Ингэж болохгүй. Ийм л учиртай. Би таныг өмнө нь бас нэг арт түмний амлалт нэг хөдөлгөөн дээр илүү харсан санагдаад байгаа юм да. Та үг хэлжсэн үү? За нэрэн тийм. Тэр чинь 2010 оны 4 сарын 5-нд энэ Уянга Бацагт 2 амлалтны ард түмний холбоо гэж байгуулад Сүхбаатарын талбай дээр цуглаан болсон юм. 50000 хүн болсон оролцсон. Их олон хүн байсан. 6 жилийн өмнө шүү дээ. Тий, тэгээд тэн дээр би явж байтал нэг хүн тэр хорооны хүн юм бөгөө та нудрахтай дээлтэй ийм хөдөөний байрын хүн байна. Та нэг үг хэлээд би тэгээд тэн дээр үг хэлж ирсэн л да. Тэн дээр миний үг юу гэвэл амлалт нэх дээр нөгөө 2008 оны сонгуулиар чинь энэ 2 тонн нам чинь ардсан нам чинь 1 сая төгрөг амлаад. Тэгэхээр нэг Монгол ардын хувьсгалт нам одоо тэр үеэр бол одоогийн Монгол ардын нам гэсэн. Сая 500 амлаад. Тэгсэн. Тийм ээ? Сонгогчдыг татах гэж. Ингээд амлаад үз тарсан. Тэгээ тэрнийг л одоо амлсан мөнгөний авъя гэсэн юм байлээ. Уянг нь уг нь бол энэ уянгийн санаа бол зөв л дөө. Гэхдээ уянгийн энэ цуглаа энэ юу бол сүүлдэн бол байдал эвгүүд бол оруулсан л да. Юу гэвэл тэгээ би тэн дээр үхэлээд ингэсэн юм. За та нар амлсан шүү. За арлсан нам та нар тэр Америкийн нэгдсэн улсын тэр арлсан намын хувь хөрөнгөнөөс амлсан сая төгрөг ард түмэнд өгөөрэй. Монгол ардын хувьсгалт нам буюу одоогийн Монгол ардын нам тэр амлсан 1.5 сая та нар социнтерийн гэж байдгийг. Социнтерийн гишүүн шүү дээ. Социнтерийн тэр 120 гишүүн 123 орсон одоо юу орны тэр нам орсон тэндээс тэр амлсан мөнгө өгнө шүү. Тэрнээс энэ одоо оюу толгой энэ 5 толгоогоос орж байгаа орлогоос өгөхгүй шүү. Тэр чинь бидний юм байгаа би хийсэн юм байгаа. Тэр үед одоо сугуулсан 50000 хүн алгадж байгаа орилоо шарлаа сүйдэл болж ирсэн. Гэсэн чи арай сүйд нэг Монгол ардын нам чинь нөгөө амлсан мөнгөө ахмадуудад яг саяар өгөөд та нарт бол 21-ээр өгөө үзтий. 50,000-аар өгөө үзтий. 70,000-аар өгөө үзтий тийм ээ. Тэгсэн. Ингээ тараад тэрнийхээ өөрөндөө тэрийг хаанаас авч өгсөн гэсэн чинь нөгөө Чулуундрж гэдэг үний хэлсэн нөгөө социнтернээс биш. Өнөө 5-7-гоо өөр тавиад 250 сая долларыг Шалко компаниас зээл авсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс эхлээл одоо ерөөсөө өөр ихсэлтэй шүү дээ. 12 оны ихэнх ч манайх чинь дотоодын нийт бүтээгдэхүүн 17.5%-аар өсч нэг жилийнх нь. Бүр түүхэнд байгаагүй том амжилт гаргаж. Гадаад дотоод орнуудын гадаад орнуудын бүр шихийн сэртэл гэж байсан. Тэгсэн чинь одоо юу болчихвоо? Тэр өрч одоо дуусаагүй шүү дээ. Одоо нэг 123 сая доллар л дутуу байгаа. За таалав 2 намын гишүүн биш юм байна тийм үү? Ардын нам ардчсан намын гишүүн биш юм байна. Аль нэг намын харьяал байна уу танд? За би 1990 онд ардчил бий болж байгаа үед ардсан социалын хөдөлгөөн гэж байгуулж хэдэн багш нар тэр үе скетнүүдтэйгээс За тийм багш нар байгуулж. Социал демократ нам байгуулж. Социал демократ намын одоо бүлгийн дарга нь болж социал демократ намын 3 удаагийн чуулганд Улаанбаатарт ирж би сууж ирсэн. За тэрнээс өмнөх үед үл яхаа социализм үед бол Баянгар аймгийн захиргаа, Баява сумд нэгдлийн эдийн засгч нэгдлийн орлого дарга ингээд хийж явахд бол яхаа Монгол ардын хувьсгалт намд ор гэж сумын нам өөрөөс тэгдэг. Тэгээд намын идэвхт 1 жил болдог. Тэгээд бас нэг батлан даалт гэдэг баах улсын ажил үрдэг ийм байсан. Тэгээд би бол алсаараа бол нэг нам гэж нэг шүтэж нам дагад даалдганч гүйдэг хүн биш ээ. Одоо монголчууд их нам дагдаг болжээ. Хөдөөгөр одоо жишээ нь ах トゥ нар байлаа гэтэл намаасаа болоод айл аймаг буухгүй явна гэх юм одоо үнэн үү? Үнэн. Тэр чинь бол ингэчлээ шүү дээ. Уг нь бол 24 он, 40 он, 61 онд манай ах чинь 3 удаа үндсэн хуулийг өөрчилж шинэ үндсэн хууль гаргасан. 4-р үндсэн хууль чи одоо ухааны одоо 92 онд шинэ үндсэн хууль яалаа шүү дээ. Батлаа тийм ээ. Тэр хуулинд ингэж заасан байгаа шүү дээ. Хүн төвтэй нийгэм байгуулнаа. Тэгсэн. Нам хүн төвтэй нийгэм байгуулна. Хүнлэг энэрэнгүй хүмүүнлэг одоо нийгэм байна. Тэгсэн чинь одоо нам төвтэй нийгэм байгуулчаад ингээд хоорондоо нанчилтаал айл сахалтын чинь одоо сонгуулийн үед биенийдээ орохгүй бүр дууга хураагаад тэр байтах нэг гэр бүлийн 2 хүн чинь бүр
арай сал сарних дээр хүрэхгүй л баг шиг байна л дээ. Би ардсан намыг чи Монгол ардын намыг гэж ингэдэггүй юм аа. Ерөөсөө нам гэдэг бол Монголд үүсгэхдээ 1921 оны үед үүссэн. 17 онд Оросд социалист биш ээ. Октябрийн хувьсгал гээчим одоо яаж хаад большевик гээ нам гээчим бий болоод. Нөгөө Ленин өдөрсөн хэсэг нь тийм ээ. За нам тэр меньшевикүүд тусан одоо бас одоо намтай байсан баг. Тэгээ тэрийг дуурайгаад 21 онд чинь Алтан булгад Монгол ардын нам байгуулчихгүй. Ерөөсөө Эдэн Чингисийн үед тэрнээс хойш үед бол манай монголдууд нам гэдэг үг байхгүй байсан. Үгийн санд орж ирээгүй байсан. Улс төр хүний амьдралд бол нам гэдэг үг ерөөсөн байхгүй байсан. Тэгэхээр би эцсийн тэн дээр юу хэлж ийнэг бол жоохон гатуухан хэлж чад энэ нам гэдгээсээ ард түмэн татгал зээч. Намгүйгээр улс орныг аваад өгч болно. Эзэн Чингис бол одоо 9 өрлөгтэйгоо их орноо бий болгочоод тэгээ гадаадад хилэн тэлж тэр сайхан одоо хүн төрлөختний дэг жайгийг бол бий болгож байсан. Чингисийн үед нам байсан уу байгаагүй. 12 онд үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн үүсэж байгаа үед бол нам байсан уу байгаагүй. Хэдий их орончтол байсан шүү дээ. Тэр л Монгол орныг авч явж ирсэн. Тэгэл ингээл одоо нам гэчим дамаа энэ арчлын жилүүд бол нам одоо дэндүү их одоо намчрахснаас улс орн маань одоо бүр туйлдэ хөрлөө. Тэгээ энэ дээр би амралтын хард маны холбоотой нэг үг хэлжсэн да. Нам гэдэг бол нам эвлэлдэж, сэм хуйвлдэж, цөм идэхийг нам гинэ гэж. Уг нь одоо Ленины тодорхойлолтоор бол үжил бодол нэгтэй, зохион байгуулалттай, сул, үйлс ажиллагаа, одоо чигш болов нэг хэсэг бүлэг хүмүүсийг нам гинэ гэж тодорхойлсон байдаг. Одоо бол тийм биш байна. Манай энэ төр засаг, төр засгийн дайны ажиллаж чадж гин үү? Та ер нь сэтгэгдэл ямар явдаг вэ энэ төр засгийн? Төр засгийн дайны ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш ч манайх ч одоо нэг ардсан нам 8 жил төр барилаа. Монгол ардын хувьсгалт нам буюу Монгол ардын нам 16 жил барилаа. За хоёулаа хоорондоо нэг холилдож нэг 2 жил болсон баг. Арчилгээ чимээ гараад ирэхтэй зэрэг нийт Монголын ардан бол үнэхээр сайхан хүлээж авч. Үнэхээр энэ бол дэлхийн нийтийн одоо зам л да. Энэ замаар манайх орлоо гэж. Ингээд одоо арчлын хүүхдүүдээ эхний 4 жил нь 92-оос 96 сонгосон. Нөгөөдмөл хоорондоо одоо ялсан намын дарга нь ерхий сайд болох ёстой энэ тэргээл одоо дорн одоо холцол холио мадтай гэдэг. Монголчууд ч айл сахалтаараа нэг саахалтынх нь айл жоохон хэрэгүүл зодоотой арих буудаг агсан содоо тавьдаг тийм айлтын нэг саахалт явах дурггүй шүү дээ. За одоо тэднийхтэй дими явдлын нэмэр гэж. Тэгээд одоо 2000 оноос хойш Монгол ардын хувьсгалт нам буюу Монгол ардын нам төр өрсөн. Тэгээ нэг сүрхий гээсэн чим хийгээгүй. Тэгтээ яг 1000-ны зам энэ төргээд юм тавьсны 1000-ны замыг гүйцээсэн нь бол харин 12-оос 16 онд алдсан нам энэ төрсө барьж байгаа гүйцэл. За хөдөө орон нутаг руу нэг үе бодвол сайхан замтай боллоо. Болсон. За энэ бол мэдээж олон хүнийг баярлуулж байгаа. Гэтэл нөгөө Чингис Бондгийн гаднаас зээлсэн мөнгийг ч аваачаад тэргээр зам тавьсан юм шүү дээ. Одоо нөгөө замаа хуулж аваад зарлалтай нь ш одоо яана. Энэ талаар ер нь та угч буруу юм биш шүү. Зам дагаж хөгжил ирдэг. Ирж гин үү тэгээд? Зам дагаж хөгжил ирдэг. Ирж гин. Яагаад гэвэл аливаа улс орны хөгжлийг төмөр замын сүлжээ, авто замын сүлжээ гарна дүгндэг. Тэгэхээр манайх ч одоо ингээд одоо бүр иргэн тойрон дээр л доорнуудтайгаа баруун зүүн язгаар хойд уралдаан сайхан засам замтай болчихлоо шүү тийм ээ. Энийг хийсэн ардсан нам буюу 12-оос 16 онд төр засаг барьж исэн намын буруу биш. Төр засгийн буруу биш. Их юм хийсэн энэ бол. Үнэхээр сайхан байна. Намайг 62 онд Баян хонгороос техникумд ирж яхад улахын булан гэж уралдын айцын даваагаар Төв аймгийн бүрийн сумаар баян үнжүүлээр 2 хонд ирдэг байлаа. Нэг 64 машин дээр сууц. Газ 53 шуудан хэрэг дээр сууц. Шороотоос болсол бууж ирж байна. Оюутан болно гэж сэтгэл их өндөр гоё байсан. Даарч хөрх юм мэдгүй залууч байсан. Гэтэл одоо ерөөсө Баян хонгороос Улаанбаатар дэрэгт ерөөсө 8 цаг л явж штэ. Энэ чинь хөгжил биш үү? Жишээ нь одоо танай мэрэгний баг хэдэн хүнтэй? Манай Баян ус бол нэг 2800 хүнтэй. Баян ус сумлуу засмал бий юу?
Засмал Тавьсан уу? Баян сум чинь аймгийн төвд ойрхон л доо. Аймгийн төвөөс хойш нэг одоо 26 км-ийн зай тийм. Оо за. Тий. Тэгээд 26 км тэгээд яг ер нь бол зүгээр манайх ч одоо тал, хээр, говь хангайтай нэг говь хангай цэнхэр орох учраас ер нь газар сайхан 50 хүн шүү дээ. Тэгээд одоо засмал зам 50-аад авах шаардлага байхгүй дээ сумууд руу гам бол. Аймгийн төв одоо засмал замтай болсон. Дамаа энэ 12-оос 16 онд бол манай аймгийн засаг дарга жаргал сайхан гэж хөв байсан. Үнэхээр Баян хонгор аймгийг бол ерөөсөө хөгжүүлж чадсан. Яг одоо Сүхбаатар аймгийн засаг дарга Батцуур гэж одоо яриад байна шүү дээ. Сүхбаатар аймаг бол одоо хөгжлөөр юм бол Монголын нэг нь авь шүү дээ. Тэгвэл тэр жаргал сайхан гэдэг хөвөлөг сайн хөгжүүлсэн. Ард түмэн ч одоо тэгэл юу тай байдгийг ам сайтай байдаг. За Одоо тэр жаргал сайхан гэдэг хүн чинь ажиллаа хийж байгаа юу? Өсөд болсон уу? Тэгээд эн чинь нөгөө нэг нам ялгатаан зэрэг тэр урд нь сайн ажилласан баа. Яаж ажилласан бай? Тэгэл тэр гаргаа хийчдэг. Сонгол яваал солигдсон. Тий, тэгэл энэ нөгөө ясан намын хүнэл тэнд байж их хэвээр гэж. Тэгэд эн чинь одоо өөрөө юу хэлбэл нам эвслийн нэрэн доор дөрвөн нүдтэй халтар нохой. Дөрв хамагчгүй бухартал одоо өдөрт ажил цогч шүү дээ. Энэ хүндэл би хэмжгэж явдаг хүн. Боловсралтай, чадaltaй, олон түмэндээ, нэр хүндтэй, дагтай, томоотой, өнгө мөнгийг нэг тавьдаггүй, өргөн олон түмний хэсгийг одоо нэг тавьдаг. Ийм л улсууд аймаг сумыг удирж явах хэрэгтэй. Уг нь тийм. Уг нь тийм. Харамсалтай тийм байхгүй л байна. Тийм байхгүй. За хоёулаа түр ярилцлага завсарлаад хэдхэн минутын дараа дахиад хоёулаа студиэс яриагаа эхэлнэ. Тэрмийн зорилгын төлөө үргэлж завгүй ажилладаг. Бүтээл нь бидэнд баяр баясгал хөгжлийг авчирдаг. Шинэлэг бүхэн шин мэдрэмжийг бидэнд өгдөг. Аз жаргал дулаан мөр амьсгалыг бүрдүүлдэг. Амжилттай ажиллах орчныг бий болгоно. Сая санаа таны орчин бид бүтээн. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Хансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За та бол эдийн засгийн мэргэжилтэй хүн юм байна. Тий. Тэгэхээр одоо ингээл дээр доргүй эдийн засгийн хямралд орчлоо. Ер нь бол амьдрал их л уруудж байна да. Банкнууд зээл гаргахгүй байна. Тэгэхээр та ер нь энэ хямралаас яаж гарвал дээр гэж боддог вэ? Яавал зүгээр юм шиг санагддаг вэ танд? За миний бодлоор эдийн засгийн хямрал гэдэг бол томч бай, жижигч бай. Аль ч орныг дайрдаг шиг байна. Гэхдээ Азийн тэгш өндөрлөлт орчиж байгаа газар доороо олон төрлийн ашигт малтмалтай нөөцгтэй. Газар дээрээ 60 гаруй сая малтай. Манай орон бол эдийн засгийн хямралд орох ёсгүй. Тэгээ яагаад орчих вэ? Эдийн засгийн хямралыг хэн хийчих вэ гэхдээ зэрэг гендээ ч гэж гондоож гэж төр засгийн нөхдүүдийн энэ хоёр одоо том намын удирдлага арга барилын одоо буруугаас болоод ингэчих. Одоо чинь тэгээд эдийн засгийн ухааны хямралд орчлоо гэд манайхан чинь
энэ ардсан нам нь одоо ерөөсөн Чингис одоо боонд зээл авчлаа 1.5 миллиард долларын. Дараа нь самурай гэдээ бас самурай байх тааж яах втэ. Самурай ч бол одоо манай орнд гизлэж ийсэн бас нэг тийм Японы нэр шүү дээ. Тэгээд бас боонд авлаа. Тэгээд тэрний өөрийг одоо 17 оноос эхлээд бид одоо төлж эхлэв шүү дээ. Тэрийг одоо төлөхийн тулд Одоо өнөөдрөөс эхлээд төлөлтөө. Төллөө харин. Тэгэхээр энэ эдийн засгийн хямралд энэ ордгийн чинь ард түмэн бас биш шүү. Ард түмэн юм бол одоо ингээд дамаа төв суурин танай нь Улаанбаатар дуга улс суучин би ядруулаас үүдүүллаа гал гараан тосоол алив хороо минь алив нийслэлийн засаг дарга минь гэдэг ч юм уу дүүрэг минийг одоо юм гуугаад ингээд яваад. Монголчууд угаасаа уг гарал нь үлрээсэн гуйлгч улс биш. Гуйлгуулж ийсэн улс. Чингисийн үед гуйлгуулж ийсэн улс. Тэгэхээр энэ эдийн засгийн хямралыг гендэ гондож ихчээр төр засаг энэ дээр зээл авч нэх их сүрхий дээр хамгийн гол нь 2008 оны сонгуулиас болоод марга ингээл одоо зээл өрөнд ороод өртөө хүн өөдөлдөггүй өттэй юмаа таргалдаг гэж манай хөдөөнийхний үг. Тэгэл одоо ингээл өрөнд орсоос эдийн засгийн крест ороод бүр энэ ч одоо гисүүл юм боллоо да. Тэгээ хамгийн гол нь энэ дээр би юу хэлэх чинь болов шүү дээ. Одоо төр засгийн өндөрлөгүүд нь тэр ардсан нам ингээд өр тавьсан юм а. Тэрийг одоо дарна гэдэг. Ардсан намаас өмнө Монгол ардын нам чинь тэр өр тавьсан байхгүй юу? Чалхад. Тэгтэл одоо энийг дарах гэж яаж яах вэ? 20 могоон бариад гараан тосоод 30 гон цорвоолгоод дэвэн дэлхийг гисэж гуйлг гууж штт. Үгүй энэ гутам шиг аа. Нөгөө эзэн Чингисийн гүрэн ч одоо эцэн штт. Энэ дэлхийн хүн ардын бүр одоо төмний шившиг болж штт. Гуйлг гуйгаал. Сая хүртэл одоо хойшоо Оросын холбооны улсаар ороод Орос Араби хойгоо орнууд. Одоо тэгээ гуйлг гуйхгүй яаж амьдрах вэ? Өөрөөсөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Ерөөсөө би энэ дээр нэг гатуу хэлж дүүгүүл энэ хоёр намын хооронд хоёр намын тоглоом болж Монголын ард түмэн голхондог гуталтай болчлаа. Голхондог гутал гэдгийг дамаа энэ гоцуурын газар усуд мэдэхгүй. Даав болоод эсхий оймсон цоогорчихсон. Оймсгүй Монгол гутал өмсгий голхондог гутал гэдэг. Голхондог гуталтай хүн бол хол явж чаддгүй байна. Ийм болчлоо. Ийм учраас энэ өр ширнээс харахын тулд энэ хоёр намыг хараад яах вэ? Ард түмэн минь ээ, Монголын ард түмэн минь ээ. Та бүхэндээ би өнөөдөр шинэ оноо ихэнд хэлчихэд хөдөөг юм одоо малчин өрх 180 малчин өрх. Өгийгвэл өгийгвэл өн чи ишгнээсэн гэдэг юм аа. Гэхдээ одоо энэ өр ширнээс харахын тулд бүх ард түмний хөдөлгөөн өргөн үлмэр. Хөдөөгийн малчтан 5-10 малаа өгөөд тэр 1000 малчт одоо нэг 50 мал нэг 100 мал өгчөхөд юу болохгүй шүү. Нөгөөдөл чинь идчих шүү. Үгүй ээ. Бүр усын хэмжээнд дээр том хороо юм уу одоо комисс байгуулах хэрэгтэй шүү дээ. Мэдгүй дээ. Эдийн засгийн хямрал биш эдийн засгийн хулгай нөөрлөсөн юм шүү манай улс. Энд ч зүгээр одоо 30-аад оны их үеийн хямрал биш хулгай биш шүү. 30-аад оны үеийн одоо нэг юу вэ коммун хамтрал шиг биш л дээ. Тэгээд одоо энэ өрнөөс гарахын тулд ард түмэн бүгдээрийн дэмжих хэрэгтэй. Тэрнээс та нар өрнөөс гар та нар яв тэндээс гууж гөрөс их ёстой юм биш. За тэгээд энэ гадаадад тэр олон сая доллар нуусан барьшинтер офшор тунгуу тэрийг нээсээ өгж явах хэрэгтэй. Төрийн алан хаагчтай сарынхаа цалингаас 5-10 одоо 1000 төгрөг. Гэхдээ ингээд эний чинь зохион байгуулалт ийм том комисс аймаг сумдаар комисс багдаар комисс болоод ингэх юм бол энэ ард түмэн чинь өөрийнхөө орныг аврахын тулд өөрийнхөө орны нэр төрийг сэргээхийн төлөө хүн болгон оролцсон. За тэгэл одоо та нар шиг энэ сайхан одоо охтууд эмэгтэйчүүд тэр л хуруундаа зүүсэн бүлцэг чихэндээ зүүсэн эмэг хандуулахад яадаг юм. Гэхдээ тэгтээ энийг л зохион байгуулдаг, энийг л гушуучаж авч явдаг эх орон сэтгэлгээтэй ийм л хүмүүс бидэнд хэрэгтэй бэ. Нөгөө Ганбаатар дугур хаан байлаа, Уянга дугур хаан байлаа. Гэх мэт. За одоо жавхлаа яах вэ нэг морь унаад ингээд яваад байгаа шүү. Тэгээд тэр их хурлын тэр синти гэж нэг сайхан тийм алтан сандал алтаар бүрсэн сандал харагдана. Тэнд очихороо тэгэл нөгөө гудамж шахиж байсан тэр улс төрийн тэмцлийн ус чинь ингээ чимээг болчих. Харин Бацаандан бол зөв юм ирээд байдгийн. Ерөөсө хөдөг ард малч чинь бол худаг дээр малаа услаад хойноо харивлаад адуугаан тугаал гүүн зэлэн дээр унгаа уяад байж захтаа энэ төр засгийн чи хинэн зөв юм хийж хинэн хэмбэ гэдгийг ч одоо ялгцсан шүү.
Одоо нэг 90-ад оны дундуур имжигтэй гэж нэг эргээд тойроод ингээд нэг дагаж гүгээд байдаг цаг өнгөрсөн. Ард түмэн үннийг хэлж байгаа. Үннийг хэлж байгаа. Манай арчид эхлээд зүү гарсан юм. Арчлаач байгаа эхлээд Монгол улсын Ховд аймгийн багшийн дээдийн оюутнуудаас гарсан шүү дээ. Тэгээ дараа нь Улаанбаатарт яасан. Арчил их л зүү гарчаа сүүлдээ тэгээд одоо бүр хинж биш юм болгоо хийчихлаа л да. Өөрөөр хэлбэл парагц гэл. Гэхдээ тэр чи парагц цөөхөн монголчууд парагц хэрвээ парагц гэж ингэж Монгол орныг гачин болгохтой хэрвээ эзэн Чингис байсан бол олон хүн одоо гөвчтөн үлсэн шүү. Гөвчтөн гэдэг чинь нэг цус гаргалгүй гарын ингэж яваад мод хийж яваад хойш нь нуг дарахыг хэлдэг шүү дээ. Нугсын таслах. Тий. Чингис хаан одоо тэр хасрыг тэгдэг шүү дээ. Гэхдээ энэ ингэж болохгүй бид одоо манай орны гадаад авчиваа ерөөсөө хитгэн юм байна. Монгол орны Чингисийн гэж. За. Спортын хэсэг улс байна. За тийм. Тэр олимпийн дээр аврах устай. За нааны урлагийн дамаа дуурийн дуучид. Тэр одоо Ариунбаатар амар төвшин тэр гэдэг. Гэхдээ наан тэр жижигхэн хөөрхөн бараг их эцгийнхээ өврөөс гараг уучхамж хүүхдүүд. Гэхдээ тэр ой тогтоомж. Гэхдээ тэр ихний одоо гурлаа шатар тоглож байгаа, шатар тоглож байгаа. Тэр ой тогтоомжээр тэр нэг янз бүрийн таалгаж нэг тоглуулж шүү дээ. Тэгэхээр эн чинь эзэн Чингис бол эзэн Чингисийн нутагч ерөөсөө энэ дэлхийн 216 орн байт юм бол 216 орны ихэнд явж явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь одоо адагт нь орчлоо шүү дээ. Адгийн наацх нь Өнөө Азийн цагаан тагийн гэдэг Улаанбаатар нь Утаанбаатар. Энэ одоо энэний буруут нь хэн байх вэ? Энэ бол ерөөсөө л одоо нийгэмд бол төр засаг түмэн олон гэж байдгийг. Энэ хоёрын хоорондын диалогтыг нэгдэл харьцаа мó энэ төрийн зохицуулалттай зах зээл байгуулна гэд үндсэн хууль заасан баг шүү дээ. Төрийн зохицуулалт хийдэг. Үргэлж биентэйгээ хэрэлдэж ингэж одоо биенийгээ муу хэлж идэг. Иннээс болоод дээрийн суудлаа болох болохоор чинь нөгөө доод ард түмч өөхөө их хурлаараа тэгдэг юм байсан шүү дээ. Парламентын гишүүд тэгээд үргэлж хэрэлж идэг юм байлээ. Парламентын гишүү сая дарга нар нь өчнөө дөчнөө гадаадаас ирсэн хандивд устаа зөвсөл тэр хөтөлбөр тэрний мөнгнөөс идчихдэг юм байлээ. Гэхдээ бид яадаг юм? Тэгэхээр олон сахилгагүй баянд нартай айл гизүү байдаг. Сайн хүмүүжлтэй ч байдаг хүүхдүүд айл өрх бий. Тэгэхээр дээрээ ингэж утгагүй болохтой зэрэг доор ард түмэн чинь бүр ингэж гачин болчихж байгаа шүү дээ. Гэхдээ би Монголынхаа нийт ард түмнийг муу гэж хэлээгүй. Сайн удирдагч гэж муу ард түмэн гэж байдаггүй. Харин муу удирдагч гэж байдаг. Адуугаан тараахууд бол азарх тавьдаг байхгүй. Ардаан тараах гэж одоо дарга тавьдаг. Энд чинь юусэн Монголын жин үнэг байхгүй. Тэгэхээр одоогийн парламентын 76 гишүүн, одоогийн яам тамгын газрын энэ дарга нар, сайд нар юу болж байгаа мэдэхгүй. За танай сумын нэг иргэн бас надад хандсан. За энэ чулуун дөржил хүүхдүүдтэйгээ нийлээд одоо сумынхаа эмнэлэгт гэсэн баха. Таныг нэг эрүүл мэндийн аппарат авч бэлгэлсэн. За тий. Тэр ямар үсгэлтэй юм бэ? 2016 оны энэ өнгөрч байгаа оны 11 сард би гадаад дотоод ажиллаж амьдардаг. Би 7 хүүхэдтэй л дээ. 22 ачаа. Ингээд хүүхдүүдтэйгээ нийлээд унсан газар угаасан ус. Баяава сумынхаа эрүүл мэндийн төвд 3 сая төгрөгийн аппаратур, эмнэлгийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хүчит төрөгчийн аппарат гэдэг чинь бол нэгдүгээр шатлын эмнэлэг тэр болгон байдаг гэд биш шүү дээ. Сая 200-аар авч тэгээд буцал одоо дараалт үүсэх тэгээд адгийн наацхан тариа мариагаа ингээд тавьчихад палаадуудаараа явчих тийм одоо дугуйтай тэрэгэнцэр тэгээд бомб ингээд 22 нэр төрлийн тийм 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж аппаратур би үн төлөвлөгөө өгсөн юм аа сумынхаа эмнэлэгт. Оо ямар сайн. Энийг ягаад тэгж байгааг бол би хүн хаач явсан унсан газар угаасан ус гэдэг бол ухаанаас уяатай юм шиг гардаггүй. Би нэг сүрхий баян садгалантаа нэг тэр бомбонтаа тэгж байгаа юм биш. Энэ бол миний сэтгэлийн тэнхээ, миний өр хүүхдүүдийн маань ухаан заяа юм гэж боддгийн. Тэгээд энийг нийлүүлж бүгдийг зохицуулсан нь бол би л байх та. Тэгтээ энэ дээр хамгийн гол нь юу гэвэл хүүхдийн хүмүүжүүл бол одоо гэр бүлийн тойл гэдэг л дээ. Манай хүүхдүүд цөмөр одоо улс их орондоо хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч хэний царай харахгүй амьдарч байна. Хотод байдгууд нь цөмөр орон сууцтай, цөмөр пүүс компаниуд ажиллаж байна. Ингээд бодоод үзэхээр зөвхөн чулуун дөрж хууян бодох шээ.
ерөөсөө Монголын ард түмэн болохгүй бүтэхгүй байгаа салбарт хөрөнгө оруулалт хийх хэмжээгээр хийдэг. Ийм л байх хэрэгтэй. Үгийг ивэл ганцаасаа тийм. Тий, үгийг бол өнчин ишгнээс ингэж ярьдаг юм анахан. Ийм л юм байна. Ямар сайхан. Тэгвэл нутгийн 100 олон баярлсан аргагүй юм байна л. Оо, баярлалаа гялалаа сүйд болж байна дээ. За хөдөө нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр одоо дөнгөж 6 настай хүүхдүүдийг одоо сургуульд оруулаад дотор байранд амьдруулдаг. За энэ нэг зовлон байна. Дээрээс нь болсон болоогүй 12 дугаар анги төгссөн хүүхэд болгоныг дээд сургуульд аваачиж хамаг малаа зараад ноолуураа тушаага төлбөрийн төлөө хот руу явуулдаг юм нэг хоёр хэцүү асуудал байна гэж ярьдээ. Энэ үнэн үү? За чи ёстой нэг чухал юм асууж байна уу? Энэ үнэн шүү. Яагаад гэвэл шүү дээ. Төв Азийн тэгш өндөрлөлтөд орж байгаа Монгол орны та бидний суцаар гүйж байгаа цус бие ялдар төө тэнд байгаа тэр бүлээн дулаан одоо уур амьсгалтай тэр халуун орны улсаас өөр шүү. Тэднүүч юм уу тэр ноозгой тийм одоо нурмгурч гэх юм уу? Тиймэрхүү байд бид чинь энд сэрэлэн цов болж байхгүй юу? Энэ дөрвөн үлээртэй байдаг учраас халуунд нь халж чаддаг, хүүдэнд нь хөрч чаддаг. Тийм учраас тэр оюун сэтгэлгээ бие бол тэр хүмүүжинд шал өөр болсон байхгүй. Тэгэхээр би энэ дээр юу гэж юм бол Кембрижийн боловсрол алганы нэг баахан юм боллоо тийм ээ. Тэр алс солын тэр Америкийн тэр Кембриж сургууль тэнцээ байдаг нь тэр сургууль ямар хамаатай юм. Бидэнд хамаа байхгүй. Бид яах вэ? Бид чинь бол дэлхийн бэрээнд болох одоо шавь сургалттай ийм улсууд шавь сургалттай. Тэгэхээр хүүхдүүд нь хурдан өсөж ториндог. Гатууч сайтай. Ийм учраас бид яах вэ? Ерөөсөө л 7 настайгаас нь эхэлж сургуульд оруулаад 10 жил сургаал гаргахад хангалт. Тэр хооронд бүгдийг сурна манай хүүхдүүд. Тэгээ одоо 12 жил болгоод. Тэгээд нөгөө мө ээж аавынхаа өврөөс гараагүй нөгөө нь ялах хамт нийсэн 6 настай байхад нь сургуульд оруулахтаа зэрэг өнөө хөдөөгийн малчин нөгөө залуучуулчинд одоо нэг 2 хүүхэдтэй байхад эхний хүүхэд нь 6 хүрлээ сумын төврийг хин нэг нь харж очино доо. Тэр чинь айл дөгөлт байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө 92-ийн чинь нэг нь бол одоо сумын төв дээр 4 хантай гэр бариад юм уу 5 хантай гэртэйг очдог. Нөгөөх нь малаа малдаг. За тэгэл эн чинь нөгөө гэр бүлийн хоорондын харьцаанд хөндөй байдал бий болно. Тэгээ тэр өнөө хүүхдүүд чинь гэр орно ээжигээ санаа. Аавтайгаа байвал ээжигээ санаа, ээжтэйгээ байвал аавгаа санаа. Ингээд тэр хүүхэд юу юм сурах нь байтгаа гэр орноо санаад өнөө хург ишээ санаад эн чинь тэгээ гачин болж байгаа. Тэгэхээр миний хувьд юу хэлэх гэж нэг бол боловсролын яамны сайдаа нэг хэлж хад одоо энэ 17 оноос эхлээд 6 настай хүүхдийг битгий сургуульд оруулаач. Та нар тэр хөдөө байгаа ард түмнээ мартаж болохгүй. 7 настайгаас эхэлж оруул. Тэгээд 10 жил төгсөөл тэгээд болоо ерөөс. Тэгээд цаашдаа манайхан чинь цаашаа тэр юугаараа явна тэгэл явчих ихтэй сургуулаараа. Тэгээд сургууль нь их олон болсон, хувийн сургууль их олон болсон. Хүүхдүүдийг их сарниулж яад. Нэг тиймний сургалт, нэг иймний сургалт гэд тийм байхгүй. Манайх бол ерөөсөө л одоо 10 жилийн сургалтаа аваад хангалттай. 12 жилийн сургалт гэдэг чинь бол нэгдүгээрт эдийн засгийн дараа болсон орны хувьд бүр хямрдаг ихсэг нь, хоёрдугаарт нь өөр хүүхдийг одоо юм таны мэдгэт нь бүр ноолзруулаад ингээд одоо ерөөс. Математикч болох хүнд англи хэл хэрэгтэй юу? Ийм л юм байхгүй. Би бол ингэж бодож явдаг. За тэр болсон болоогүй дээд сургуульд ороод хамаг малаа одоо нэдлээд ноос ноолуурын тушаагаад төлбөр хийгээ явдаг. За 4 жил хотод ирж гуларч 4 жилийн дараа буцаад малчин болоод явчих юм аа. Харин тийм малаас хүнд ирчдэг нэг гэдэг чинь залхуу болчдөг. Тэс өөр хүн болоо ирж. Тэс өөр хүн болоод бүр тэгэл одоо нэг гот санагдаад байдаг болтой. Инхтэн зэрэг ерөөсөн бид яах ёстой бол эхлээд ерөөсөн Монгол орн бол малчин ажилчин гэж 2 анги байсан. Малчин анги бол тэргүүн зэргийн анги. Тийм учраас одоо энэ хотод ажил төрөл байхгүй гудамл одоо лааз өшгөлөөд явж байгаа тэр 152 хорооныхаа дарагтаар орж ирээд алив идж уух юм байна уу, гурил удаа байна уу гэд ингээд гуйгаад явж байгаа залуучуудаа та нар хөдөө гарч мал маллаач. Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай 2 залуу хүн ажил олдохгүй байна. Одоо яана вин үгээд энэ тэнд яваад орж явах нь бол надад их эвгүй харагддаг. Тэгээ би энд юу хэлж нэг бол энэ урд хэлээр төмөр зам тавина л гэж байгаа. Засмал зам тавина л гэж байгаа.
Үгүй инүүнтэй одоо яг хүн амьдралаа алдаал нэг хэрэг төгөвт ингээд одоо шоронд ороод үз. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар одоо нэг 6,000 хоригдлоо байна шүү дээ. Үгүй тэр улсыг хүчийг ашиглаж тэр урд тавих тэр төмөр замынхаа даланг одоо янзлуулж төмөр зам тавихад оролцуулаач нарийн ширийн минь яг хөө тэр мэржлийн хүн ийдэг юм байна. Тэр юу ажилгүй залуучуудыг бүртгэж тийш нь аваачиж зуны дулаан сагтан дээр төмөр зам тавиулах, засмал зам тавиулах иймд одоо оролцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо манайхан чинь гадаадаас ажилч авсарнагаад жилд нэг 20-30 мянган одоо өмнөд хөршийн усууд авсраал. Нөгөөдөл нь эргэж боцдоггүй. Тэгэл энэ ч янз бүрийн бодлоо тариад байдаг. Бид чи өөрөө ажил хүчтэй. Одоо Монгол улсын хэмжээгээр сүүлийн мэдээгээр бол нэг 43-4 мянган одоо ажилгүйчүүд байна гэж шүү дээ. Гэхдээ инүүнтэйгээ ажиллах хэрэгтэй байхгүй юм чи. Тэг чи хүн шүү дээ. Хөдөө ер нь мал маллахаас өөр ажлын байр байна уу? Залуучууд малгүй амьдрч чадах уу? Мал бол ерөөсөн Монголын унга мэрэгжил юм. Мэрэгжил. Тийм учраас мал дээр өссөн хүн гэдэг бол ерөөсөн магнайт нэгэр байдаг. Тийм учраас хүн чинь мах сүнээс одоо холдож бодохгүй шүү дээ. Одоо малгүй хүн бол амьдрах боломжгүй юу гэдэг. Малгүй хүн чинь одоо тэгэхээр айлын мал мална, гэрээгээр мал малнаад. Тэгээд яг хөөрхий одоо мянгат малчдаг улсын сайн малчдаг тэр мал цөөхөнтэй уус бол мал өгч чинь. Тэгээ сайн малч болж бай таадуулж. Харин энэ дээр би мал гэж мах сүү гэж ярьснаас Монгол оронд бол 3 юм бол одоо маш хямд хүнтэй байх хэрэгтэй. За. Нэгдүгээрт мах. За тийм байх хэрэгтэй. Тийм ээ. 61 сая малтай улс чинь одоо энэ зах мах дээр нэг махны үн өсөөд 3,000-аас дээш гарах ёсгүй. Хоёрдугаарт нь гурил 465 мянган тонн Улаанбаатар хургаад авсан улс чинь одоо гурилээр хахаж цацсан нь үстэй. Хахаж цацсан нь үстэй тийм ээ. Тэгэхээр гурилын үнийг 4-500 байх хэрэгтэй. За 3 дугаарт нь энэ нүүрсний үн. Гадаадаа тэр өмнө гоёс тэр коокс гэдэг нүүрсийг л гадаад нь дээрсэн ч өдөртөл 100 машин явдаг гэж байна. Зөөгөл байдаг. Энд одоо Улаанбаатартаа нүүрс дархан сэрэнгэдээ нүүрс хямдхан байгаа л юм. Энэ 3 зүйлийн үнийг бол засгийн газрын одоо хатуу хяналтанд байлгах хэрэгтэй. Мах, гурил, нүүрс гурыг. Нүүрсний үнийг одоо хямдраад ирэхээр цахилгаан станцаас гарч байгаа нөгөө эрчим хүчний үн чинь цахилгааны үн чинь буураад ирнэ шүү дээ. Тэгэл тэр шинийхэн тогмогийг хэрэглээд утаанаас салдаг. Тэгэхэд ингээд альва ямиг хооронд нь яг дуйлдаасаа энэ ахмадуудаас асуул авлаж энэ ардынхаа уламжлалыг эвдэхгүйгээр ингэж бидний чинь ингэж юм хийхгүй бол нэг нам гараад нэг баахан одоо болж үтгэхгүй баах юм ингээл яриад ингээл ард түмнээ хөлдөө чирээл авчдаг. За болохон байлаагаад ард түмүү явахтай. За энүүнд нэг өгөөд үздэг юм бүлэг энэ доржинтэй нэг айл буугаддаг юм уу энэ хонь яаж хариулдаг бол дараа чинь намд нөгдөг. Нөгөөх нь урд намаа муулаад ахаад юм хийгээд тэгээд ингэсээр байгаад энэ ч одоо манайх чинь 25 жил бүр гачин болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл 25 жил одоо угжины хурах шиг болчихлоо ард түмэн. Чи чалгаа байхгүй одоо ингээл чи бид тэр угжины хурах шиг төр зүсэг юу өгөх вэ яах вэ гэж. Тэгтээ би угжины хурах биш. Чамайг би угжины хурах гэж байгаа юм биш. Төр зүсгийн удирдлагууд нь одоо говшаа хурах шиг болчихж байгаа. Би одоо малчны хэлээр яриад байна да. Хонь холбогтон зэрэглдэг бол одоо өөрийнхөө ихийг өгч байгаа бол өөр одоо тэр холбоцоо хөл ороод даагуур нь ороод ингээд одоо яагаад байдаг. Говшаад байдаг хураг говшаа хурдаг. Хонь саалгадаггүй. Гэхдээ энэ байдлаас гармаар байна шүү дээ. Одоо бид чи их юм байна шүү дээ энэ ч одоо ерөөс. Ийм байна. Манай хотод ер нь хүмүүс их амьдрах итгэлгүй болсон юмудаа гэж харагддаг болсон. Ер нь хинч гарсан төр үзсгийн толгойд адилхан амьдрал дээшлэхгүй бүх юм нь бүтэхгүй нэг л юм уур уцаарт. Хөдөөгөр ямар хөө байх юм? Хөдөө гайгүй. Хөдөө би түрүү хэлсэн шүү дээ. Одоо ерөөсөн стресс гэж ярих юм да тийм ээ. Бухимдын төр байхгүй. За харин утаа хэр вэ? Утаа байхгүй. Гэхдээ Баян-Хонгор аймаг бас 12 сард аймгийн төв дээр бас утаатай болсон. За замд явж байхад ингээд бас 10 хэрийн төв бас утаатай байх юм. Гэхдээ 10 хэрийн талд бол утаа тогтохгүй. За манай Баян-Хонгорын тэр дуурсан хөндөд бол утаа жоохон тогтдог. Бас эргэн тойрын уултай. Улаанбаатарт утаа тогтдог явахтай ч эргэн тойрын том өндөр уулууд. Энэ уулын буруу биш. Энд амьдарч байгаа уугуул иргэдийн буруу биш. Тийм ээ. Энэ улс төрийг авч яваа их орноо сайн сайхан болгох гэж байгаа энэ төр засгийг буруу гэж боддог юм би. Гэхдээ энэ утааг багсахын тулд утаа гэснээс нэр үгүй энэ 500 600 гаруй мянган одоо автомашин байна гэсэн.
Энэ чинь гадаадаас одоо Япон солонгос оруулж ирж байгаа голцол хуучин машин шүү дээ. Энэ чинь одоо утаа дуртаг их гаргадаг баг. Тэгээд энэ инженер техникийн ажилтныхаа дунд сайхан уралдаан зарлаач утаанаас яаж ангиж харах вэ гэж төрүүчний юм гарч л баг. Машины чиний одоо ундаг машины дээр янданд бол одоо агаар шүүгч, утаа шүүгч гэдэг юм байгаа бох тийм ээ. Тэгвэл энэ 180 мянган тэр айл өрхийн тэр янданд сайхан тийм утааг одоо хан багсгадаг, хоргоо чанарын багсгадаг тийм уралдаан зарлах юм бол инженерүүд юм хийн. Хэрвээ тэр шүүгчийг 3 давхар шүүгчийг яндантаа хийхгүй айл дээр бол ёстой нэг төрийн төмөр нүрэл гаргадаг байхгүй. Тэгэл одоо энэ нүүрснүүд багсаад ирэх юм бол өнөө бажийн гутал хуучин тэр ялгар уутмууд хуучин дугуй одоо төлдөг нь багасч штеп. За та бүдэрийн ярилцлагын цаг дууссан. За. Тэгээд та одоо аймаг орон нутгийнхандаа эсвэл Монголын ард түмэндээ хандаж одоо ямар нэг үг хэлэхээр бол микрофон чөлөөтэй байгаа. За тэгэхээр өнөөдөр энэ шинэгийн манай нэгтүүд маань манай мөнх баясгалан ингэж одоо харилцсан сайхан ярьж өрлөө. За энэ бол сайхан би одоо та нарт баярлж байна. Тэгээд Монголын нийт ард түмэнтэй хийхэд Монголын ард түмэн сүс ихтэй, зүрхтэй, бяртай, чадaltaй, оюуны маш их өргөн одоо чадах хэрэгтэй шүү. Биднээс ингэж амьдрах ёсгүй юм байгаа шүү. Цөмөрөөл эрвийх дэрвийхээрээ дээр дооргүй зүтгэцгээе. Эх орноо хөгжүүлье. Эх орноо хөгжүүлэхэд багч гисэн юм. Өөрөөр хэлбэл төр засагта тэнхлүү явахт нь тэмээгээр туслахаар твдэж явахт нь одоо юу тэмнэр туслагддаг үг бий. Тэр мөш төр засгийнхаа бодлогыг дэмжиж хамтарч ажиллаж санаа бодлоо сайн хэлж төр засгийн нөтөөч гэсэн өөрсдөө нэг том улс төр зурцлаа гэдэг нэг сүгүй ханхайлаг ард түмний сонсч ингэж яваач гэж хэлий. Ингээд мөнх баясгалан дүүдээ үүс ажилчин шудраг, үг чинь үнэн, үзэг чинь хурц байх болтугай. За баярлалаа. Баярлалаа минь. Таны ажил амьдралд бас сайн сайхныг хүсье. 2017 онд сайхан аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр дүүрэн байгаарай та. За минь анхан 73-ны жил орон дахиад жил гялцаад орчихно уу. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргүү уулзцгаая. Баяртай. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн мандайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 г амралтынтэй. Ялангуяа Багвандгаа энэ хоёроор нэг газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлэж гисэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаа байхгүй. яриг байгаа. Та бид нар энэ та ягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад ийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л те. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Эх хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ.
UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно.